This talk, Mind and Spiritual Practices, is given by His Holiness Sri Sri Ravi Shankar. Сэтгэл ба оюун санааны зам мөрийн дасгал бясалгал. Дээрхэн гигантэн Шри Рави Шанкар. Some creatures in the world they only Энэ дэлхийн зарим synthesize, амьтад some зөвхөн only нэгтгэж, divide. зарим амьтад зөвхөн хувааж салгадаг. But human being has Харин both хүнд энэ ability чадвар хоёулаа байдаг. to divide and Хувааж салгах synthesize. болон нэгтгэх. For example, ants Жишээ нь only шоргоолж synthesize, they зөвхөн нэгтгэж цуглуулдаг. bring things together. Тэд альва зүйлийг нэгтгэж нийлүүлж идэг. They make a hill. Тэд үүрээ нэгтгэж But барьдаг. monkeys cannot synthesize, they only divide everything. Харин сармагчин нэгтгэх бус харин бүхнийг салгаж хувааж байдаг. You give a beautiful garland in the hands of Та monkey. хэдэн сармагчинд сайхан цэцгийн чимэглэлийг өгөөд үзээрэй. It will make it into small bits and pieces and throw it all over the place. Тэгвэл тэр сайхан цэцгэн хэлхээг чинь жижиг хэсэг болгоод хаа сайгуу тарааж өрхнө. A beautiful necklace you give it to monkey, Та сармагчинд нэг гоё хүзүүний зүйлт өгөөрэй. it will only tear it into pieces. A monkey can only Тэгвэл жижиг хэсгүүд болгоод салгаа ичнэ. Сармагчин зөвхөн divide or хуваадаг. analyze. But whereas a beaver synthesizes, it brings all the wood together, builds dam. Гэтэл жишээ нь минж бол бүгдийг цуглуулж нэгтгэдэг. Тэр мөчрүүдийг нэгтгэж цуглуулад далан барьдаг. And a bird synthesizes. What do you call Шувууд that бас bird which makes the нэгтгэдэг. nest? Тэр нөгөө үүрээ барьдаг шувууг юу гэдэг лээ? Weaver bird. Нэхмэлч The шувуу. weaver bird brings Нэхмэлч all шувуу things тэр together жижиг and сажиг weaves, юмнуудыг цуглуулж авчираад synthesizes. үүрээ барьдаг. So, human being have both. Тэгэхээр хүнд энэ хоёр чадвар хоёулаа байгаа. To analyze and synthesize. Нэгтгэх болон задлж, шинжилж дүгнэх. So you analyze Тэгэхээр та задлж шинжилдэг. from the relative world. Энэ холбоо хамааралтай харьцангуй ертөнцид та альва зүйлийг задлж, шинжилж, анализ хийдэг. And synthesize to find the one. Харин нэг зүйлийг хайхын тулд та нэгтгэж байдаг. Тэр нэг зүйлийг олохын тулд. You analyze and synthesize. Та анализ хийж задлж дүгндэг, мөн нэгтгэж байдаг. Intellect divides Оюун ухаан to хуваадаг. find the truth. Үннийг олохын тулд оюун ухаан хуваадаг, Truth is салгадаг. found, it finds itself already has synthesized everything. Гэтэл үнэн нь альва зүйлийг нэгтгэж нийлүүлснээр л олддог. Intellect analyzes, Оюун ухаан задлж дүгндэг, анализ хийдэг. and then in the end, the Тэгээд process of analysis finds itself, it has synthesized everything in the world into one. Тэгээд тэр задлж дүгнж салгаж байх явцдаа нэгтгэж нийлүүлж байдаг. Does that make sense? Энэ ойлгогдож байна уу? Intellect, when becomes quiet, Оюун brings ухаан intelligence. анир чимээгүй болоход бид ухаарч ойлгодог. Бидэнд ухаарал бий болдог. When intellect is chattering, Оюун ухаан чинь үргэлжийн завгүй үгэлж байхад become intelligent. бид ухаарч чаддаггүй. When intellect becomes quiet, Оюун ухаан анир becomes чимээгүй нам гүн болоход intelligence. бид гүн гүнзгий The ухаарч way to ойлгож become intelligent is not information. гүн гүнзгий ойлгож ухаарна гэдэг тэр бэлэг ухаан жирийн мэдээллээс ирэх боломжгүй. But
the quietness Харин of нам mind. гүмээс сэтгэлийн анир Mind becomes чимээгүйгээс quiet, ирдэг. it becomes Сэтгэл нам гүм more анир intelligent. чимээгүй болж иж бид илүү бэлэг ухаантай, ухааралтай болдог. not just stuffing in information. Зүгээр нэг мэдээллээр биш. Unintelligent man, in spite of having all the information, cannot be creative. Хэдий их мэдээлэл байгаад ч ухааралгүй хүн аливааг бүтээж чадахгүй. But an intelligent person, without much information, also he can be very creative. Харин ухааралтай хүн бол мэдээлэлгүй байсан ч аливааг бүтээж чаддаг. Does that make sense? Энийг ойлгож байна уу? So intelligent person Тэгэхээр with ухааралтай little хүн information can be more creative. Багахан зэргийн мэдээлэл байсан ч илүү бүтээлч байж аливааг бүтээж байдаг. Unintelligent person with Харин lot ухааралгүй of хүн information хангалттай их мэдээлэл still байгаад ч cannot be creative. бүтээлж байдаггүй. So it is the samadhi which makes one intelligent. Тэгэхээр самадигаар хүн ухаантай, ухааралтай болдог. Not the information. Мэдээллээр биш. Practice of samadhi should Samadhiгийн- be optional. Should be what is that? Самадиг Mandatory. дадал болгох in нь all the зайлшгүй. schools. Энэ самадиг дадал болгох энэ хөвшлийг сургууль болгонд заах хэрэгтэй. Sign of intelligence is to see the one in many and the Ухаарл нь юугаар харагддаг вэ гэхээр нэг зүйлийг юм болгоноос олноос харах. many in one. Харин олон зүйлийг нэгд харах. Got it? Ойлгож байна уу? Synthesize the many Олныг and find one, нэгтгэхэд нэгийг олно. and analyze in the one and find many. Тэгэд нэгийг задалж дүгнээд олныг үүсгэнэ. A thought is an impulse of energy and intelligence. Бодол бол энерги болон оюун ухааны хэмнэл цохилт байдаг. An impulse of energy and intelligence. Оюун ухаан болон энергийн цохилт. So definitely a thought goes in a language. Тэгэхээр мэдээж бодлыг үгээр илэрхийлнэ. As a feeling is beyond language. It's very Гэтэл мэдрэмж бол тэр үгээр илэрхийлэгдэх боломжгүй. Түүнээс чанагш байдаг. subtle. Илүү нарийн төвшнийх Where do байдаг. thoughts and feelings come from? Энэ бодол мэдрэмжүүд хаанаас төрдөг юм бэ? Where do they come from? Тэд хаанаас төрдөг юм бэ гэж үү? Interesting. They are like the Сонирхолтой асуулт. clouds. Эд яг л үүл мэт. The clouds are in the sky, right? Үүл тэнгэрт байдаг үсттэй. In the way in your consciousness, these thoughts they come and they go. Яг үүл тэнгэрт байдаг шиг таны ухамсарт энэ бодлууд төрөөд мөн сарниж байдаг. Their thoughts are thoughts. Бодлууд But бол often бодлууд. mind catches hold of some Гэтэл бидний сэтгэл and thinks ихэвчлэн this is my thought, my thought, my тэр thought. төрөөд алга болж байгаа бодлуудаас зуураад тэгэд энэ миний бодлоо, би ингэж бодлоо гэж яддаг. Guruji, the source of thoughts is the being, isn't Бодлын их үсвэр нь оршихуй үсттэй. it? Тийм үү? Right. Тийм ээ. So there are levels of thoughts. As they go up, Тэгээд бодлууд одоо дээш өгсөөд levels, they get distorted. энэ бүдүүн төвшнөөс одоо тэр бодлууд төрөөд дэш өгсөд тэгээд тэд гажууддаг Who гинэ. distorts Тэгвэл them? тэр бодлуудыг хэн гажуудуулаад байгаа юм? Then the more stressed we are, not Бид нар илүү их стресстэй байх. clear, then the thought gets all distorted. Бид нар стресс бухимдалтай байх үедээ сэтгэл маань тодорхой биш байх үед бидний бодлууд гажуудаж байдаг. Guruji, where does the stress come from? Тэгвэл энэ стресс нь юунаас үүдэлтэй юм бэ? Not sleeping in time. Цагтаа унтахгүй болохоор, But what is the source of stress, Guruji? Not гүрүүжи энэ стрессийн их үсвэр нь юу юм бэ? me. Би л биш шүү.
You have to realize that you had no control before, now you are getting into control. Та өмнө нь хяналт байхгүй ажгаад одоо хянаж байна гэдгээ та мэднэ. It is the other way around. Till Гэтэл энэ яг эсэргээрээ байж идэг. this time you are existing without any control over yourself. Та өдийг хүртэл өөрийгөө хянахгүй л амьдарсаар ирсэн. Now you are getting hold of yourself, you are able to know your feelings. Та гэтэл одоо өөрийнхөө тэр мэдрэмжүүдийг тэр мэдэх чадвартай болсон. And you are able to see. This is the first step of having control over yourself is what? Тэгэхээр ингэж өөрийгөө хянах, удирдах эхний алхам юу байх нь вэ? First being aware what is happening inside you. What are your feelings? Таны дотоодод юу болж байгаа? Та юу мэдэрж байгаа юм? What are your thoughts? Та Before юу thoughts бодож would байна? come, Тэдгээрийг ажиглах. feelings would come. Бодол төрхөөс өмнө таны биед мэдрэмж төрдөг. There was no experiencer. Тэнд мэдрэгч гэж байхгүй. You would just become the feelings. Та You would зүгээр л тэр мэдрэмж болчдөг. just become the thoughts. Эсвэл та зүгээр л тэр бодлууд болчдөг. You are just flooded away with them. Now you see there is somebody who is witnessing, watching, Та яг тэгэл тэднийхэн эрхээр байдаг. Гэтэл одоо observing, хэн нэгэн тэдгэрийг ажиглаад байна. and experiencing them. This is Тэдгэрийг мэдрээд байна. the first step to be in control about yourself. Тэгэхээр энэ мэдрэн ажиглана гэдэг нь та өөрийгөө хянах, удирдах эхний алхам. It is just the opposite of what you think that you are losing control. I am telling you, you are gaining control. Энэ яг та хяналтаа алдж байгаа юм шиг танд мэдрэгдэж байгаа. Гэхдээ энэ чинь эсэргээр ингэж иж та хяналтаа олж авна л гэж би танд хэлнэ. Then you will have the discrimination whether you act or not act Түүнийхээ дараа л та нөгөө ялгаж салгана. Та яг хариу үйлдэл хийх үү, үгүй юу? on this feeling. Энэ мэдрэмжэндээ яг тулгуурлаад хариу үйлдэл хийх эсгээ та бодно. Yeah. See, from the center of a circle, every point is the same. Тойргийн төвөөс харах юм бол тэр тойргийн цэг бүр яг адилхан. Тэр тойргоос яг ижил зайд оршиж байгаа. Тойргийн төвөөс. Same distance. Тэр тойргийн төвөөс цэг бүр яг ижил зайд оршиж байгаа. The more you come to your own center, Та төвдөө улам илүүгээр байх үедээ then you are in harmony with every point in the universe. та улам илүү төвдөө төвлөрсөн байх үедээ энэ хорвоо ертөнцийн цэг бүртээ улам илүү зохицол нийцэлтэй болж идэг. So it's all you getting into your center. You have to be one with the one Father. Тэгэхээр энэ бүхэн ерөөсөө л та төвдөө ирэхийн тухай. Та тэр эцэгтэйгээ аавтайгаа нэг болох юм. We all have only one Father. There are no two fathers. Хоёр аав гэж байхгүй, нэг л аав байгаа. There's only one Father in the heaven. Our Father in the heaven. Деважинд бидэнд нэг л аав байгаа. Нэг л аавтай. What is that? Our Father in the heaven. The only Father. Деважинд байгаа нэг л аав. One scientist said, this is so beautiful. эрдэмтэн This is what you are хэлсэн. doing. When we do this, experience a little bit pain willingly, what happens? Our brain produces more some substance. Нэг эрдэмтний хэлснээр болвол бид нар энэ биендээ ямар нэг өвдөлтийг яг өөрөө хүсээд ирмэлзээд мэдрэх үед бидний тарих ямар нэг тийм химийн тийм шингэн химийн бодисыг ялгаруулж идэг. A chemical. Тэр химийн бодисыг This chemical is useful, is antidepressant. яг тэр ялгарсан химийн бодис нь яг сэтгэл гутралын эсрэг үйлчилдэг. Keeps you happy. Таныг аз жаргалтай байлгаж идэг. Someone who has never undertaken any painful work Тэгэхээр хэн нэгэн ямар ч тийм хүнд хэцүү биеэрээ өвдөх тэр зүйлийг хийхгүйгээр тийм мэдрэмжийг мэдрэхгүйгээр cannot be happy because then аз the жаргалтай substance байж does not чадахгүй. release Яагаад in your- гэвэл тэр тархинаас нь тэр бодис ялгархгүй байгаа учраас. Then they go on taking antidepressants. Тэгээ тэр нөгөө
депресд оруулдаггүй, тэрний эсрэг бодис нь ялгархгүй болохоор хүмүүс тэр сэтгэл гутралын эмийг ууж эхэлдэг. So if you do little painful work, Тэгэхээр та тэр биений хүчний юм уу биедээ тийм таатай биш тийм ажил хөдөлмөрийг эрхлэх. so there is no gain without pain. There is a saying in English. Тэгэхээр англи хэлэн ч гэсэн юм үг байдаг штэ. Нөгөө зовхгүйгээр жаргана гэж байхгүй, өвдөхгүйгээр аливааг олж авахгүй гэл. No pain, no gain. Өвдөж зовхгүйгээр ямар ч ололт амжилтанд хүрэхгүй. True that. So that's why this was called tapas in the ancient days. Тэгэхээр яг нөгөө энэ эртний судар бичгүүдэд бас дурдсан байдаг шүү дээ. Тапас гэл. We do something which is little hard. Ямар нэг тийм хүнд хэцүү зүйлийг хийхийн тухай. Okay, one more tip for you. Suppose you are feeling down, depressed, unhappy, Та нэг аз жаргалгүй, уруудсан, гунцсан тийм байдалтай байгаа бол heavy. хүнд хэцүү зүйлийг What do you мэдэрж do? байгаа бол та юу хийх вэ? Then you better go within. Тэгвэл та дотоод руугаа орох хэрэгтэй. How do you go within? Дотооддоо хэрхэн орох Do вэ? not be in contact, physical contact with anybody. Дотооддоо хэрхэн орох вэ гэвэл хэн нэгэнтэй биеэрээ хүрэлцэхгүй байх юм. Махан You can биений look at хувьд them, talk to them, but no та тэдний хэрхэн ярьж байгаа тэдгээр харилцаанд нь оролцож be in a болно. physical Гэхдээ яг contact. биеэрээ хүрэлцэхгүй байх юм. Of days. Хэдэн өдрийн турш. Don't eat too much. Хит их Usually people битгий unhappy, you eat. go on eating. Яг гэвэл хүмүүс сэтгэлээр унаад аз жаргалгүй байх үедээ их хвчлэн их иддэг. Тэгэхээр их идэх хэрэггүй. Just eat only fruits if you want. Хүсч One or ивэл two fruits. нэг хоёр төрлийн жимс идэж болно. Lots of water Тэр шингэн их хэрэглэх хэрэгтэй, ус их уух and хэрэгтэй. fasting. Тэгээд мацаг барих Fasting. хэрэгтэй. Chanting. Мацаг барих, уншлаг унших, Non-contact, physical contact with other people. тэгээд бусад хүмүүстэй биеэрээ хүрэлцэхгүй байх. These 3-4 things. Ийм гурван зүйл Cleanliness. This is called танд тэр цэвэр ариун байдлыг авчирдаг. shaucha. Үүнийг шауча гэдэг. Emotional, mental Сэтгэл зүйн, оюун тархины purification. If you want these things, тийм цэвэр ариун байдлыг та хүсэж байгаа бол if you do. энэ гурвыг хийх хэрэгтэй. 1 or 2 days, 1, 3 2, days. 3 өдөр ч юм уу. Within 3 days, you'll become so cleansed. 3 өдрийн дотор гэхэд л та маш цэвэр ариун болсон байх болно. For sure. Энэ бол баталгаатай. And of course, Kriya. Мэдээж Kriya крия does it хийх anyway. хэрэгтэй. Крия яадаг ч байсан л таныг цэвэрлэнэ. See, sometimes somebody is there and they are not in the knowledge or they are not doing any practices or they are so depressed. You go and Хэн нэгэн маш их сэтгэлээр унсан юм уу? Эсвэл энэ оюун санааны зам мөрөөр алхдаггүй, эсвэл бясалгал техник дасгал хийдэггүй хүмүүстэй greet them, hug them. та тэд нартай ингээл мэдчлээл, And тэврэлдээл a little while later, тэг хэсэгхэн what happens? хугацааны Those дараа atoms in them тэдний дотор байсан тэр сөрөг they атомууд get into your system. And таны биед your орчдөг. system becomes those Тэгээд atoms. таны бие тэдгэр атомудаар How many of you have experienced this? таны биед одоо тэдгэр атомуд орчдөг. Та нарын хэдэн энэ зүйлийг мэдэрж ирсэн бэ? Then those atoms will persist in you. The Тэгэхээр more you энэ атомуд таны дотор ингээ улам хүчрэхэг болж нэмэгддэг. eat, the more contact Та you улам have, илүү the ингээл more хүмүүстэй биеэрээ харилцаал, хүрэлцээл physical touch and contact you go into. What happened then? You keep generating the same vibration and Тэг atom. ингээд байхаар юу болдог вэ гэхээр яг та тэр хүнд ямар атом энерги байгааг тэрийг өөрийнхөө дотоодод оруулаад тэрийг илүү хүчрэхэг болгож идэг. Till you become so totally centered and completely in the light all Та the time. бүрэн дүүрэн төвдөө төвлөрөөгүй байгаагаас хойш Then doesn't matter 20,000 people you can hug and still you will be all та right. үнэхээр яг төвдөө бүрэн дүүрэн төвлөрсөн л байвал та өдөрт одоо 20,000 хүнтэй тэрвэрлсэн байсан ч тэдгээр нь танд нөлөөлөхгүй.
They may get Та яг баг зэрэг ядархал байх. 3,000-4,000 people you can Нэг have in өдрийн one дотор day. та 3-4 мянган хүнийг тэрсэн ч болно. They all go blissed out. Everybody feels Тэгээ тэр better. бүх таны тэрсэн хүмүүс чинь маш сайхан зүйлийг мэдрээл. Still, it doesn't affect you that Тэдгээр нь much. танд гол нь нөлөөлөхгүй. A little bit it may. But otherwise, it is usually better to avoid physical contact. Тэгэхээр яг та тэгж туйлын төвдөө төвлөрөөгүй л юм бол тийм биеэрээ хүрэлцэх тэр харилцаанаас аль болох зайлсхийх хэрэгтэй. And more attention on the spirit than on the body. Тэгээ биенээсээ илүүтэй сүнсэндээ анхаарлаа хандуул. So this is called Shaucha. Үүний чинь л шауча гэдэг. And what are the benefits of Shaucha? Тэгээ шаучаг хэрэгжүүлснээрээ бидэнд ирэх үр нөлөө нь юу байх вэ? It is said, Тэгэхээр Sattva Shuddhi, the buddhi, the intellect becomes clear. оюун ухаан чинь Mind хурц is тод little focused. болно, сэтгэл тань төвлөрсөн Sometimes have you болно. noticed when you have been in physical contact with somebody, afterwards the mind is all over the place. You are Та ингээд зарим үед анзаарч исэн баг. Та ямар нэг хүнтэй ингээд биеэрээ тэрвэрлдэг ч юм уу тийм харилцаанд орсны дараа таны сэтгэл чинь төвлөрөхгүй, юу ч бодож чадахгүй, юу ч уншиж чадахгүй ингээд тал the тийшээ mind is үсчээд like байдаг. somewhere like Яг сэтгэл чинь хаа нэгэн газар гэл байж байгаа юм nothing, шиг. it's not settling, it's not Сэтгэл чинь focused, ерөөсөө it cannot тайвширч төвлөрж өгдөггүй. think, it cannot read, it Та бүр cannot уншиж чадахгүй, This is ashaucha, юу ч ингээд хийж чадхаа болчдөг. uncleanliness. Үүний чинь л нөө цэвэр ариун бус байдал гэж байгаа юм. So by retrieving back to oneself, by observing the rules of purity, what happens first thing? Тэгэхээр ингэж өөрийнхөө дотоод руу буцаж өөрийн тэр цэвэр ариун байдалд анхаарлаа хандуулснаар юу болдог байх нь вэ? Sattva Shuddhi, intellect becomes pure. Таны оюун ухаант нь хурц цэвэр ариун болно. Saumanasya means the mind becomes harmonious. Сэтгэл There тань is зохицол, pleasant нийцэлтэй, feeling of vibration, таатай pleasant, байх болно. like a song, sing song in the mind. Яг тийм уянгалаг аялгау таны сэтгэлд уянгалж байгаа юм шиг тийм бол. Pleasant feeling, Тийм uplifting feeling. таатай, өөдрөг. Chittaikagrata, there is focus in the mind. Сэтгэл чинь төвлөрнө. Memory is focused. There is like санамж чинь razor's төвлөрнө. edge, your mind is like that. Яг лазер туяа шиг тийм хурц How many of you төвлөрсөн experience болно. some moments in your life where you are very alert? Та ингээд амьдралдаа ийм зүйлийг заримдаа мэдэрчээсэн бах. Зарим үед та маш тийм хурц соргог болсон байдаг. Like a razor edge, Яг the тэр mind is so лазерын sharp. тийм туяа шиг маш хурц. And then you can feel that mind can cut through things. Таны сэтгэл тэр оюун ухаан чинь бүр ямар нэг зүйлийг тийм зүсгэж байгаа юм шиг. How many of you experience? Та нарын хэдэн Sometime, үнийг one мэдэрчээсэн. time Зарим now үед we ч are there, нэг хэдхэн одоо энд нэг удаа тэнд нэг удаа ч юм уу. Хаяа. This will start happening. Your mind becomes so sharp, so alert. It can Яг attend эдгээр үед таны сэтгэл чинь маш сонор, соргог, хурц to болсон байдаг. 100 things at a time. Та нэг дор бүр 100 зүйлийг ч хийж чадхаар болсон байдаг. You can watch the television. You can Телевизээр listen to the үзэл, people, you тэгснэ can хүмүүсийг write, сонсоод and you can хажуугаар нь also бичээл, plan. тэрнийхээ хажуугаар нэг юм төлөвлөөл. Your abilities increase. Таны чадварууд нэмэгддэг. 10 things you can do at a time. Нэг дор бүр 10 зүйлийг та амжуулцдаг. This is called chittaikagrata. Sattva Shuddhi Saumanasyatva Chittaikagrata Indriya Jayatva Atma Darshana Yogyatva. 5 benefits. Ийм 5 үр Гүрүжи. нөлөөтэй.